тухайн айл өрхийн иргэдтэй уулзаж харилцан тохиролцсны үндсэн дээр тус ажлыг хийж байгаа юм байна. За үерийн аманд зөвшөөрлгүй бүртгэлгүй байсан иргэдийг төсвийн хөрөнгөөр нүүлгэн шилжүүлж шинэ албан ёсны хаягтай газар олгож байгааг онцоллоо. Өнгөрсөн 2017 оноос эхлээд нийслэл дүүргийн засаг даргын захирамж гарч гадрын зөрчилтэй байгаа айлуудын маргааныг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр одоо дүүргийн зүгээс одоо өнгөрсөн жилээс эхлээд ажиллаж байна. Энэ онд болсон хэд хэдэн удаагийн усрахаг борооны улмаас үерт авцсан айлуудад бол одоо бас онцгой байдал газрын албанаас удаадараа мэдээлэл хүргүүлсэний үндсэн дээр өнөөдөр энэ чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа. Тийм учраас урьдчилж одоо мэдээлэл нэлээд сайн хүргэгдсэн байгаа учраас бол ард иргэд бол харин энийг ойлгож зөвшөөрж одоо хүлээж авч байна. Энэ бол манай 7 дугаар хорооноос нүүлгэж байгаа айлууд. Тэгэхээр энэ 7 дугаар хороо хайлаастай 16 дугаар хороо хоёрын яг нутаг дэвсгэрийн голд энэ дээрээс холгүй газар байгаа. Тэгээд тэр нь бол одоо бас үер усны аюулаас нэлээд хол газар учраас бол иргэд маань газраа очиж үзчихэд харьцангуй сэтгэл ханамжтай байна. Олон жил болсон газраасаа хүндэр их сууршилтаа тассан гэх шалтгаанаар нүүх хүсэлгүй байгаа иргэдч дээрх 14 айлд бий гэж байгаа. За гэхдээ өөрсдийн гэсэн эзэмшлийн газартай олж үерт автах эрсдлээсээ ангижирч байгаа иргэдэд таатай санал учраас нүүлгэн шилжүүлэлтийн ажил удаашрахгүй байгааг дуулгалаа. Монгол улсын ерөнхий сайд болон улсын онцгой хэмс, нийслэлийн онцгой хэмс, дүүргийн онцгой хэмсээс гарсан шийдвэр дүүргийн засаг даргын захирамжийн дагуу ер нь бол хамгийн эрсдэлтэй зэрэг буюу 1-р зэрэг үерт одоо өртөх хамгийн магадлал өндөрт 14 өрхөж сонгож аваад эхний ээлжинд нүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тэр нь иргэдийн өөрсдийнх нь сэтгэл зүйн хувьд одоо янз янзын байдлаар нөлөөлж ажиллана л да. Бид бүхний ажил дэмжлэг үзүүлж байгаа иргэд бол бас өөрсдөө тэгэлгүй яг өдөр одоо ингээд үндэстэй бол дүүргээс бол газрын асуудлыг шийдэд өгч байгаа учраас бас харц гайгүй. Дээрх чөлөөсөн газарт маргааш нь гэхэд шинээр айл нүүж очин байрших магадaltaй учраас түүнээс урьдчилан сэргийлж тухайн айлын буйрыг янзалж айл бох боломжгүй болгох тэмдэглэгээ хийх юм байна. Тус дүүргийн хороодын ахлагчдын хэлж байгаагаар нэг шөнийн дотор л газрыг нь тэгшлээд айл буучсан байдаг талаар ярьлаа. За тиймээс дээрх асуудлыг гаргахгүй байх талаар дүүргийн засаг даргын тамгын газар хороод анхаарч ажиллана гэлээ.